Монгол улсын хувьд шүүхийн журмаар гэрлэлт цуцлалт, тэтгэлэг гаргуулах зэрэг маргааны тод шийдэл ирэх тусам өсөж байна. Иргэний эргийн анхаарчдын шүүхийн нийт шийдвэрлэгдэж байгаа хэргийн 10-аас 12%-ийг гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн хэрэг эзэлдэг гэх статистик байгаа юм. Тиймээс энэ асуудлыг дагнсан шүүхээр шийдвэрлэхээр болсон. Ингэснээр гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, хүүхдэд зохистой харьцах, хохирогчдын хэрэгцээ шаардлагыг илүү мэдэрч тэдний сэтгэл ханамж, аюулгүй байдалд анхаарна гэж үзэж байна. За мөн шүүхтэр хүүхдэд зориулагдсан хүүхдийн оролцоог хангах шаардлагыг хангасан стандартын өрөө тасалгаанаас ихсүүлээд хуралдааны процесс зохион байгуулалтад өөрчлөлтүүд ороход үүнд бид бас бэлэн үү, ямар өөрчлөлтүүдийг хийх ёстой вэ гэдгийг олон улсын туршлага дээр суурилж хэлцэж байна. Ирэх жилийн 1 сарын 1-ээс гэр бүл хүүхдийн шүүх, дагнасан шүүхэд үйл ажиллагаа явуулж эхлэх учиртай. Ёстой энэ талаар бол хууль нь шүүх байгуулах тухай хууль тусгагдсан ийм зүйл. За энийг харин хэрэгжүүлнэ гэдэг бол их том ажил. Дагнсан шүүх байгууллагатай холбогдуулан Монгол улсын дээд шүүхийн актын болон олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага Ханс Зайдлын сан хамтран энэхүү эрдэмшилгээний хурлыг зохион байгууллаа. Хуралд Монгол, Америк, Австрали, Герман, Турк болон Солонгос, Япон, Нидерланд зэрэг орноос шүүгч, эрдэмтэн, судлаач холбогдох салбарын 120 гаруй зочин оролцлоо. Манай Япон улс анх 1949 онд гэр бүлийн шүүх байгуулсан. Энэхүү дагнсан шүүхээр бид гэр бүлийн маргаан болон өсвөр насны хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байдаг. Гэр бүлийн асуудал бол тун эмзэг. За мөн тухайн улс урт хугацаанд тайван оршин тогтноход гэр бүлүүд батбах байх ёстой. Тиймээс бид 80 орчим жилийн өмнөөс тусгай дагнсан шүүхээр энэ асуудлыг шийдэж байна. За сүүлийн үед бид гэр бүлийн мэргэжлэнүүдийг шүүхтэй урьж эвлэрүүлэн зуушлах үйлчлэгийг иргэддээ хүргэж байна. Тиймээс танай улс ч мөн хуульчдаас гадна мэргэжлийн сэтгэл зүйчдэр хүний нөөцөө зузаатгах хэрэгтэй гэж зөвлөе. За шүүгчид гэр бүлийн асуудал шүүж байгаагаа ухамсарлаж асуудалд мэдрэмжтэй хандах нь зүйтэй байна. Энэ удаагийн олон улсын хурлаар гэр бүл ба хамтын амьдрал, өөрчлөлт, гэрлэлт цуцлалт, их нялхас, хүүхдийн ашиг сонирхол, асраа хамгаалалт болон дундын эд хөрөнгийн харилцаанд дах тулгымдсан асуудал, өсвөр насны хүнд холбогдох хэргийн хэн шийдвэрлэх ажиллагаа, гэр бүл хүүхдийн хэргийн шүүхийн хэрхэн шийдвэрлэх ажиллагаа ба шүүхийн бүтэц зохион байгуулалт гэсэн 3 үндсэн хэсгийн дор илтгэл тавьж хилцүүлэг өрнүүлж туршлага солилцсон байна.